The next station is Жижигхэн нохоо гэдэг юм байна. Бүр яг л Japanese. Хүмүүс нь ямар илдэг юм бэ? Яа, ямар гоё юм бэ? Нэг юм шал өөр мэдрэмж өгч байна. Hi guys, welcome back to the vlog. Унтж ёо, дөггөцөө босч ирж байгаа. Шөнийн 2 цагийн нойртой заяо. Хаанагаа гэж, хаана явж байгаа ингэж гой харагдаж байна. 10,000 юм бэ. За одоо яг 1 цагийн дараа удаа босоод ирсэн зүгээр яхаа мэдгээч. Бүгдээрээ удахгүй 1 цагийн дараа Японд газардах чи. Амар гоё анх удаа яг Япон үзэж जैन. Ийм улс байгаа даа гэсэн нэг санаа оноо байхгүй нь яг хуу Солонгос явж байхаа за Солонгос нөгөө кино K-drama дээр үздэг байсан болохоор нэг юм уу мэдээд байгаа штэ. Тэгмүүд Японы талаар болохоор нэг тийм айхтраар юм уу мэдгүй дээрэс нь аниме мэнтэргээл янз янзын бэдгийг л мэдэх болохоос биш хоол нь бол гоё гэдгийг мэдж байгаа. Уул одоо байгаль нутгаараас алдартай гэдгийг мэдж байгаа. Тэгэл бусад юм мэдгүй. Энэ удаагийн гоё аяллыг Fuji Япон аяллаар хамтран хийж байгаа. Та эддээ би бас энэ пэйжийн таглаад өгье те янз янзын гоё юм Япон руу явах аяллыг зохион байгуулдаг юм байлээ. Амар өглөөний 7-оос тэтгэвтэй би 7:40 гэснийг би 7 гэж харангуудаа үүрийн 4 төврээд ирсэн заяо. Тэгээд ийм гоё нэг гарсан. Одоо нүрэ бодох уу яах вэ? Бодчихлаа. За guys, онгоцны бодол дээрээ буулаад хамгийн түрүүнд Starbucks нүдэнд харагдаж байна. Аялын группны 9 хүмүүс явж байгаа юм байна. Би хүмүүсээ мэдээллийг авлаа. Бүтэн одоо энэ аялын компаниар явж байгаа нэр нь болохоор Fuji Travel, Монголоор Япон аялал. Ингээд нарийнтай онгоцны бодлоор за амьдралдаа анх удаа I'm so excited. За ингээл эхэлчтэй. Хоолоо өдрийн хоол идчихэнгүүтээ шууд Токио руу бүр явах юм байна. Яа, би ч нүүр мөрө бодох хэрэгтэй юм шиг. Oh my god, ёо, I'm excited. Бүр яхаа бүр ингээд агарын өнөрлөнтэй бүр ингээд яг шинэ улсад ирээд агаар өнөрлөхөр бүр яагаад ингээд идэв те. Гэтэ хамгийн бэст нь бол ялч манай их орных Монгол байдаг заяа бүр. Энэ хүмүүс нь ямар илдэг юм бэ? Өөдөөс бараг зүгээр шууд хэдэн жил хаана амьдэрсэн энэ төр гэдэг 1 минутын дотор би бараг сая зүгээр амьдралаа хальт товчлоо тэхүү. За яста нэрэ Japan тахтай гоё агаараа гэж бүр амар хөөрх юм хэлээд тах юм. Япон нэрээ дамсан Starbucks. Би flat white авдаг байхгүй юу? Нэг юм 2 espresso shotтай тэгээ дээрээс нь шууд сүүх хийчдэг. Яг миний амт. 10-аас 10, 10. Машиндаа суухгаа явж байна. Би ингээд Япон гэхээр надад тийм штэ гомын санаанд орж байгаа. Аниме санаанд орж байгаа. Аниме донд нөгөө Наруто санаанд орж байгаа. За чи хоолноос өр би юу гэж тэнийг дуу гэж нөгөө Stay with me. Би бүр ганцаар бүр амар хөрсөн юм байна. За би тэд машиндаа явж байна. Би сая гинт бодоод байсан чинь нөгөө нэг энэ 100 гар талаас ингээд урсгалаас айгүйх машин орж ирсэн чинь нэрээ Японч яг эсрэг урсгалаараа явдаг штэ тий. Би бүр ингээ сая хальт толгой гацлаа ш. Тэгвэл яагаад ингээ 100 гар талаас амар их машин орж ирээд байна гэдгс чи ямар сонирхолтой юм бэ? Ой. Уг нь энэ зам чинь нөгөө талдаа байх ёстой зү. Тэгээ сая бүр гайхлаа ш. Тэгвэл юу машин хаанаас ороод ирв гэдэг. Яа жоохон байвал угаас удахгүй дасчих واخа. За өдрийн хоолоо идгээд буугаад ирсэн байна. Буусан чинь зүгээр өөдөөс шууд агаар пүнк гэж явж штэ. Хүмүүс угаасаа намайг тэгээд захгүй нөгөө сүүлийн оруулсан нөгөө рил бичлэгэн дээр за хаста саунд орсон юм шиг саунд ороод хувцас өмсгөд ямар байдаг яг тийм л төсөөлөөрөө гэж тэгээдсэн чинь бас ер нь бол хөөрхөн халуун биш үү? Нэг 30 хэдэн хэмтэй байгаа юм уу? Тэгээ Монголд бас ялгаагүй 5 тагсан бүтэн сандал нэлээд халж байгаа гэдгсэн. Interesting. Би нэгдчихгүй шүү. Ramen идэх юм байна. За guys, finally бүр бодоод исэн раменээ бүгдээ идэх нэ. Би болохоор тэгтээ тонгоцоо авъя гэж бодож байна. Йоо, за Японы нэр раменгүй нэрээ төсөөлж болохгүй. Меню нь юм байна. За ийм рамен байна. Гэтэ бид нар энийг бүгд авчихсан юм байна. Энийг идэх юм байна. Nice. Орчин бас бүр яг л Japanese, уусаач Japanese газар л байгаа л да. Тэгээ бүр
Гомиг нь иднэгээ санагдсан чинь надад бүр амар гоё санагдаад байгаа юм. Тэгээ бид нар цаа апер нөгж байна. Шүлнүүд нь үсрээд идэгин гинэ. Солонгосоос ялгаагүй юм өгчээсэн. Оо. Энд ч бүр уйдгийн биш. Окей. Хохи гэж бодоод оо. Нөө Монгол аргаараа тий амар монголч таагаад. За сагаалаарай. За харсноо ёо бүр амар гоё өнөртөж байна заяа. Oh my god. Hokkaido chai-shume. Hokkaido chai-shume. Hokkaidoгийн махан одоо мисо гэдэг сорын одоо юу гэдэг шүлэн. Yo, so excited. Арвасараа. Шитлэн юу юм ямар гоё янз юм. сосно монгол сосно. Би одоо 10 жил Германы. Гайс шүтэж чинь амар гоё. Пицца Би амьдралдаа ийм онцтой гоё мэдж үзэж байгаа юм. Бүгдийн багхгүй. тийм. Компьютер ясны ярахгүй бид нар үлдээсэн жоох. Хана хөтөө. Аха. За энэ газар хоол үзэн гэж байгаа шүү дээ. Окей, тэгээд таадын харж байгаачлан одоо бороо орж байна. Тэгээд агарын хувьд бол ингээд пүк гэж нөө түрүүн хэлсэн шиг нэрээ үнхээр нартай бол бүр нэрээ яг саунд сууж байгаа юм шиг мэдрэмж төрөх юм байна заа юу. Тэгээд бороотой бас бүрхүүгээ болохоор нэг зүгээр бөхчм. Яг тийм л халуун. 100 бас нэг Бээжин явж исэн ба багтаа. Яг нэг тэр мэдрэмжийг яг өгч байна. Тэгээд тэгтээ саяны гарах бүрс тань амар гоё ялаа заа. Бүр шууд хурж ирээл баг bucket list-ийн number 1-ыг биелүүлээд. The next station is Shibuya. Зүгээр шууд өөдөөс пунк хийж штэ. Oh my god. За, guys, Shibuya гэт хамгийн алдартай гудамжин дээр нь хурж ирсэн байна. За, ийм гоё хэсэг байд юм байна. Юу вэ? Тойс Shibuya гэдэг энд байгаа юм байна. Тэгээ цагийн дараа гүнэр уулна гэсэн. Ваа. Янз ярагдчих. Би сая энэ гудамжаар явж байгаа хүмүүсийн ингээд стайлуудыг хараад байсан хгүй. Тэгсэн чинь буцмаглууд нь бүр амар сонирхолтой харагдсан юм байна. Зав ийм яг нөгөө юм самурай хүмүүсийн өмсдөг юм гутлан дээр амар өндөр өсгийтэй өмнөд өмсөөл тэгээл ингээд энэ бүрдэгтэй амар бизи газар байна. За дэлгүүр байна. Ингээд хүмүүс алхаж байна. Тэн метро явж байна. Манай Jenny энэ тэнд айгуу. Окей. Оо. Чи дагуулж байгаа нь үстэй. Аха. Ёо, айлаш нөө цагийн дараа уулзах гэн. Дөвөнөрөө тарчих болов гэж айлаа. Бүрдээ сонирхолтой байна guys. Шал өөр царайтай хүмүүс, шал өөр стайлтай хүмүүсээ болохоор амар сонирхолтой санагддаг байна. Тэгэл энэ тэндгөө ингээс нэг анимын дуу монууд яваасаа юу. Guys, we were хоёр талаараа бичлэг гэж байгаа бодтоо нэгэн дээр влог хийгээд нөгөөтгөн дээрээ зүгээр carry on camera гэж бичдэг надаа. Йоо, тэр гар нэр 4 гартай бол би бүр яг аллаа стич шиг. Оо. Яваалдаг ямар олон хүмүүстэй яваад байна. Яжил нөгөө бороо ороод байгаа зам түүний араас нөгөө ёо хөтчөө харах байх ямар хэцүү юм бэ? Хөтчтэйгээ яваа шүү гэдэг байгаа ш. За guys. Амьд яваанасан дээр Японы Shibuya гэдэг газар хурж ирээд хамгийн их хүмүүстэй өдөрт бараг 2.5 сая хүн энэгээр явдаг гэсэн үү? Бүр юу вэ? Манай Монгол улсын бараг те юу вэ? Маашууд 3.5 гэдэг чинь 2.5 бараг хэдэг бараг 80% шахуун бараг яваад байгаа юм уу тий?
За guys, энэ болохоор нөгөө айгүй алдартай юм нохоо юм байна. Нилээ эзэндээ үнэнч гээд үлдсэн утгатай Hachiko гэдэг нэртэй юм шиг байна. Тэгээ ийм хөөрхөн жижигхэн нохоо гэдэг юм байна. Ийм хөшөөтэй. Энэ стейшн дээр байнга ингээд нөгөө эзнийгаа өглөө болгон хүргэж өгдөг. Тэгээ эзэн нэг юм ямар их сургуулийн профессор байжгаад тэгээд буцаж ирээгүй ингээд өнгөрөөд алга болсон юм байна л да. Тэгээ тэрнээс хойш юу н эзнийгаа энд ингээд хүлээж агаад энэ нохоо өөрөө бас ингээд тэнгэр дээр одсон. Эзэндээ үнэнч гэдэг тухай яг энийг хөшөөг хүмүүс ингээд тавьсан юм байна. Тэгээ сонирхолтой ойртой харах юм бол нэг иймэрхүү. За одоо штэ Starbucks-ийн 2 давхар руу гараад яг энэ Shibuya саяны тэр үнэхээр busy завгүй байдаг гудамжийг яг дээрээс нь харах чинь тэгээ тэр нь илүү сайн харагддаг гинэ дээрээс юм уу мэддэг юм хөтчтэй явахаар айгүй амар. Тэгээд таанаас харах уу яах уу хүүгээд ингээд дотор нь бужигнахын орно. За энэ газраас үзвэл арай илүү гайгүй амар энтергээ бүгдийг ингээд хилээд өчтдөг болохоор амар дэжгүй. За одоо тэрийг үзэх гээд явж байна. Оо энэ Starbucks руу битүү юм биш дээ. Угаасаа тэгээ Shibuya юм чи аргагүй бах туу. Энд ингэж харагддаг юм биш шүү дээ. Вау. Өө сая бүр чүү айтал нэг хідэн зураг авахуллаа нэрээ. Энэ юу болоод байна? Нэм хөөрхөн машинууд яваад байгаа юм. За яг ингэж харагддаг юм байна guys. Энэ хэсгээрээ ингэж гардаг. Яг ингээ бүр бүтэн өмгөм төмөн өдрийн 2.4 сая хүн энэ замаар зөвхөн өдөрт ингэж гардаг гэхээр бүр амар байгаа байхгүй юу те. I hope миний дуу та сонсогдож байгаа даа. Жог микрофон хамгийн дээдэлтэй зориулаад зүгээд байгаа. За одоо гэрсэн дахин удахгүй басна. Энэ одоо ямар хүн ирсэн юм бол та. Ямар агаа ирсэн юм бол. Тэр цаатлын машин шиг гоё харагдсан шүү дээ. Энэ ер нь бол тэр чигээрээ ингээд жуулчдал юм байна. За явсан. Ингээл бужигнжид юм байна дөө. Тэр автобус өдөрчөөстэй яаж ороод байгаа юм бэ? Өстө баруун салгаагүй зурж штий нэд чинь. Амар. Guys, ард явж байгаа дууг сонсож байна уу? За сая яг энэ гудамжаар нь яваад зөндөө гоё зураг бичлэгээ дээр авахсан. Бид 7:40 гээд машиныхаа доор уулзах хэрэгтэй. Одоо 7 цаг 8 минут болж байна. Цаг агаар гэхдээ гоё юм. Хаачиж гоё юм. За энэ ойр нь явж байгаад намайг хүмүүс энэ convenience store ороорой гэдэг айгу хэлсэн байсан. Тэгээ энэ нөгөө бараг нөгөө CU шиг 7-Eleven эдэр шиг ийм хөө газрууд юм байлээ. Нэг гоё юм гадтай ундаа умаар санагдаад байна. Юугаа сэргээгээд ингээд нэг юм гоё энержигээ сэргээгээд тэгэхээр энэ аваар явж байгаад no way. Нөө түрүүний харуулсан ийм хаттай юмны доор ороод ёо ямар гоё юм бэ. Нэг юм шал өөр мэдрэмж өгч байна. Хүмүүс нь хүртэл өөр шал өөр юм аа. Шал өөр харагдчихэв заяа. Би тэгээ сая машин дахтаа би ингээ харж байгаа байхгүй юу. За Korean beauty standard versus Japanese beauty standard-ыг харсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд юу вэ? Худлаа яриад байгаа ч. Энэ араа Japan tax free shop гэхгүйтэй бахан Chanel-ийн зүг зарж байгаа юм. Is this real? No way. Юу вэ? Энийг ойсонгүй. Brand house гинүү. Энд яг зөвний бах та. Ийм юмнууд шүү дээ. Okay, I'm so confused. Энд яг жинхэнэ юм бах та. Үе ямар сони юм бэ? Нэг юм Японд юм уу явж маваад гоё юм аа. Готл канжасны 60 үлтэй амт шиг л байдаг. За энэ араа Japan-ы 3800 йен. Ийм готлнууд байна. Энэ хэвээр яг Япон стайл байна тий. Энэ идрийг хараач тий. Игэ буяа. Готлны heaven. Ямар хөөрхөн юм бэ? Ямар игдүүтэй юм бэ? Би энийг идэнэ гэж байх уу guys? Энэ бүр ямар гоё харагдаж байна тий. Та ялангуяа биш энэ биш байна. Тэр банантай. Яг энэ амар гоё харагдаж байна. Түрүүний гадтай усыг аваад ууцсан чинь жоохон дотор дүүрсэн байна. Тэц дүүрэн байна. Энэ ингээл ерөөсөө тэр чигээр Японы юу биш шүү дээ. Ядаргаатай тэр ерөөсөө зүгээр явж чадахгүй нэг газар руу ороод яана би ч одоо 7 минутын дараа нөгөө эддэг уулзах хэрэгтэй байна шүү дээ. Хамт олонтойгоо. Тэгтэл нэрээ араач дээ.
Йоо энэ бүтээгдэхүүнүүдээс би одоо алийг ингэж авах юм бэ? Oh my god. Энэ хараач тэ ямар гоё юм бэ? College гэж шүү дээ. Энэ sunscreen эдрийг амар алдартай гэдэг юм билээ. Би тэгтээ TikTok-оос дахиад сайн бичлэг үзэж байгаад бүгдийг харахгүй бол яг энэ дундаас аль надад хэрэгтэй гэдгийг би мэдэхгүй. Би энэ брендийг Монголд байдгийг мэднэ. А энэ анасаа чи юу байсан бэ шүү дээ? Японыхоос юм шүү дээ. Би Солонгос гэж яагаад somehow боддог юм. Тэгтээ шүү дээ. Яг Японд ирснийх цаа сая раменыг хийгээд үзсэн чинь амттанг нь идэж үзэх хэрэгтэй. Амттангаас нь гадна жимсинаас идэж үзмээр байна. Ер нь зүгээр амталж идэж үзэх юу л энэ бүгдийн юу ячаа дээ. Саяны гутлыг бүр өстө харан авсангүй угаасаа солонгосоос амар гутал авсан болохоор яг адилхан төрлийн яг зүгээр л хөөрхөн cute-тэй. Тэгтээ адилхан төрлийн гутал байн аваадахыг өмсөхгүй байгаа хгүй. За манай машин лав ямар ч тач тэнд байна. За халуун байна. За халуун жахтай дэжгүүдээ. Бид нар одоо яаж би та нартай зүрх юм бэ юу? Brothers, sisters and brothers. Йой, ээж минь. Ийм хөөрхөн цүнхнүүд идэв юм шүү дээ. Ямар хөөрхөн юм бэ? Кичэн эдрийг харчаач тээ. Өстой игдүүт юм аа энэ хараач тээ. Юу. Stay with me. La 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 la. You эцхан guys. Ядаргаатай дүр мэдрэл бодоо шиг. Йоо за буудалтай ороод ирчихсэн. За одоо энд бол ерөнхийдөө 7 хоног байх юм байна. Юу 7 хоног балараад байгаа чи 5 хоног. 5 шин 6 хоног байх юм байна. Ер нь technically 5 хоног гэсэн үг. Японы буудал амар сони юм байна. Амар сонирхолтой юм байна. Би маргааш би та хэдэд яг тэр 2 дахь өдрийнхөө влогоор гараад үзүүлье заяа. Энэ ёстой арилж өгдгөө ёстой золиг юм а тий. Сүүлийнхаа синийг авчаад тэгээд маргааш бол 2 дахь өдрөө ингээд тусад нь хийхгүй бол би ингээд 1-2 өдрийг бацчих юм болов гэсэн чинь юу нэг өдөр нь амар их юм үзээд амар бага мөртлөө бүр ингээд ингэж явсараа л хамгийн болчихж байгаа байхгүй. Яттад буудалд орж үзсэн мэдж байгаа. Солонгос орж үзсэн мэдж байгаа. Америкт орж үзсэн мэдж байгаа. Монголд ороогүй санагдаад байгаа юм. Монголд гэртэмж юу гэж ярих вэ? Японы буудал нь шүү дээ. Ийм жижиг сайжиг юмнууд нь өрөөнд дотор нь биш. Бүр нэг давхурт нь лоббид нэт юм. Одоо тэнд нь ингээд цай, бүр унтлагын хувцас байсан заяа. Би бүр тэрнээр амар гайхсан. Яг нь халаад малаад бол нөгөө солонгосын буудал дээр байдаг шүү дээ. Халаад байхгүй. Яг ийм өмсдөг унтлагын хувцас. Энэ гэхдээ миний хувцас шүү. Би өөрийнхөө хувцас өөрөө авчирсан байгаа. Тэрийг заяа. Тэгээд өөр юу байла? Razer дээр байсан сахал махлын утга мотготой энэ жижиг сайжиг одоо байрны өрөндөө хэрэглэх тиймэрхүү юмнууд байт юм лээ. Би бүр амар гайхаад эдгээр нь ингээд доор нэг давхуртай байт юм уу тийм ингээд. Тэгсэн чинь хараа лобби ингээд нэг давхурынхаа лоббид ингээд цаймаага уудаг заяа. Яг магадгүй бас нөө өөр буудлууд байж болно л ахaltaа. Гэтэ энэ ингээд надад илүү юм Japanese style болохоор илүү их таалагдчихээн. Манай өрөө болохоор нэг иймэрхүү өрөө байна. Тэнд чимдамаа тавьчихсан маргааш өмсөх хувцас гаргаад тавьчихсан байгаа. Тэр харин цэнхрийн өмсгөө цагааны өмсгөө. Миний бодлоор маргааш юу нь бол нэг юм гүүр мөрөн дээр очиж зураг мураг авахулах учраас ер нь жоохон цагаан өнгөөрөө дагна гэж би бодлоо. Тэгээ би л осон явах те. Тэгээд одоо шууд нүрээ угаачаад арьсаа жоохон амраа гэдэг тэгээ ажиллаа хийгээл сууж ийн. Харагдана уу яана уу? Баахан юмнуудаа бичээл би ч одоос нөгөө өөр хамтран ажилладаг байгууллагуудынхаа бичлэгүүдийг ингээд хамт зэрэг ингээд гаргаа явж байгаа байхгүй юу. Тэгээд аль болох болж өгсөн ямар сандаа бүр ингээд дэлгүүрч орох завгүй эндээ сууж шууд одоо ус мус дээр аваагүй шууд усын буцалгаж уугаал тэгээд шууд ажил дээрээ л сууж сая постоо хийчлээ өөр илүү төв юмнуудаа хийчлээ. Тэгээд ер нь нөгөө өөрийнхөө дуртай юмыг хийгээ явж байгаа болохоор илүү амар аз жаргалтай байна. Яг гоо миний ингээд өмнөх ажиллаж байсан тэгээд мэржлэр ажиллаж байсан ажлуудад дуртай байсан уу байсан. Гэтэ яг одоо ингэж өөрийнхөө бүр ингээд хүслээр те бүр орой 9 ч хамаагүй ингэж ажиллах нь одоо юу гэдгийг ингээд нэг хайрлж ажиллаж байгаа юм бүр цайр нь ингээд цаанаас ундарч ажиллаа. Дээрээс нь өөр үнэхээр дуртай болохоор ялцчихгүй тэгээд гоё л байна л да. Яа тэг өнөөдрийн юм бүр ингээд амар гоё исэн та хэд угаасаа влогноос харсан. Яа за миний зүрх тэр одоо нөө сүнсэн надад хаана үлддэг гэдэг үлээ. Гутлыг харин авах уу тэр одоо яаж л уйлрал дуусгах юм аа. Тийм гоё гутлыг Японд юм уу Солонгост юм уу Америкт өмсөн бол хамаа алга зөө. Монгол дүнсгээр шороо олчвол тэр ингээд урт муртал амар хурдан харлагаар харагдчихлээ те би бүр ингээд яах вэ яаж л яг нэг тиймэрхүү дөрвөлжин ийм хийлсүүд надад байдаг болохоор яаж л Солонгосоос баахан юу авцсан болохоор гутал авцсан болохоор тэрэн дээр ингээд гэд амар хөөрхөн зүгнүүд нээсэн тэдэр хүртэл амар хөөрхөн гараар хийсэн зүгнүүд гээ $100 байсан. Хамгийн гол нь шууд эхний өдрөө ирчингүүтээ утга учиргүй баахан цүнх мөнх аваад явах нь сайшин гэж бодоод би маргаашаас бид нар энэ аваар дэлгүүрсэх юм бэлээ. Тэгээ хамгийн гол нь энэ Kawasaki area байгаа байхгүй юу. Тэгэхээр энд ингээд цаашаага
буудлаасаа гараад 100 гарт тишээгээ явхаар Kawasaki-гийн амар гоо хоолны гудамж байгаа гэсэн. Тэгэхээр маргааш хэрвээ тэр аваар явах юм бол бүгдээрээ зоолттой 2 дахь влогоороо тэр хоолны гудамж руу очиж үзэх хэрэгтэй. Дараа Jim's-ийн try хийж үзэх хэрэгтэй, cake-ийн try хийж үзэх хэрэгтэй, ice cream try хийж үзэх хэрэгтэй, хоолнуудын try хийж үзэх хэрэгтэй. Ер нь бол тэгээ те юу болох бүхэл юм. Дээрээс нь би бас тэр $1 нөгөө $1.50 story төрлөө бүгднөр нь орж үзье гэж бодож байгаа. I'm so excited. Хамгийн гол нь Монгол тийм өөр газар орж үзэж байгаагүй. За Daiso-г л угаасаа мэдж байгаа. Тэгэхээр өөр тийм орж үзээгүй газар руугаа орж үзэх нь надад амар гоё яагаад байна. Ямар ч тач энэ үрээд guys влого өндөрлөе. Тэгээд влог эхлэхийнхаа өмнө хэлсэнтэй энэхүү гоё Япон руу явж байгаа аяллыг Fuji Travel буюу Япон аялал гэсэн Facebook-ийн энд гаргаад ирээ, Instagram-ийн энд гаргаад ирээ. Энэ газрынхантайгаа ингэж хамтарч гоё Япон аяллыг ингэж хэлсэнтэй бүр айгүй их баяртай байна. Комент хэсэг дээрээ энэ үртэл үзсэн гээд Япон улсын тугийг үлдээцгээгээр эсвэл Япон улстай ямар нэгэн холбоотой эможи guys үлдээцгээгээрээ тэгээд дараагийнхаа маргаашаа бичлэгээр үзлээ. Баярлалаа. Би дуусгах хэвээр. Юу лээ? Үгийг марцсан нааж. Stay with me.